За өнөөдөр тэр уушгины хатгалгаа өвчнөд тэмцэхдээ бас дэлхийн нийтийн өдөр болж байна. Тэгэхээр бид бүхэн та бүхнийг халдвар төвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан урт насантай уулзуулаад байна. Тэгэхээр өнөөдөр одоо яг энэ өнөөдрийн өвчнийг одоо уушгины хатгалгаатай тэмцэх энэхүү өдрийг дэлхийн нийт одоо хичнээн жил одоо тэмдэглэж байна. Одоо манай улс оронд одоо энэхүү энэ уушгины хатгалгаа гэдэг өвчлөл хэр зэрэг байдаг юм энэ талаар. Тий, өнөөдөр 11-р сарын 12-ны өдөр дэлхийд дахинд энэ пневмоны өвчнөд тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэж байгаа юм. 2009 оноос эхэлж дэлхийд дахинд тэмдэглэсэн байна. Яагаад гэвэл зэрэг ер нь хөгжиж байгаа орнуудад бага насны одоо 5 хүртэл насны хүүхдийн эндэгдлийн нэг гол шалтгаан нь бол энэ уушгины хатгаа буюу пневмоны өвчин болж байгаа. Жишээлбэл одоо нарийн гаргасан тооцоололоор бол жилд бол одоо 1.5 сая хүүхэд энэ пневмоны өвчнөө улмаас нас орж байгаа гэсэн тооцоо гаргасан байна л да. Тэгэхээр зэрэг энэ хүүхдийн эндэгдлийн шалтгаан болж байгаатай холбогдуулаад энэ бүх нийтийн анхаарлыг энэ өвчин рүү хандуулахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Нүүбийн хүүхдийн сангаас 2009 оноос энэ жил бүрийн 11-р сарын 12-ны өдрийг энэ пневмоны өвчнөд тэмцэх ийм өдөр болгоод тэмдэглэж болсон байна. Манай улсад одоо энэ хөвчлөл одоо хэр хэмжээ хэр байд юм бэ? Пневмоны өвчний тандалтын асуудал бол хамгийн нэгдүгээр ер нь манай хүн амын дунд хаана хизээ хэн ямар шалтгааны улмаас энэ өвчнөр өвчилж байна уу? Ямар одоо хор холбогдол учруулж байна гэдгийг судал тогтоох ийм ажил бол сүүлийн 4 жил хийгдэж байна. За ингээд энэ судалгаан дээр үндэслээд энэ пневмоны өвчний гол шалтгаан бол энэ одоо пневмоныг үүсгэж байгаа пневмокок түүний одоо дотор одоо нэлийн гол нь бараг 30 гаруй дэд хүрээгээр энэ пневмоны өвчин үүсгэж байгааг бол тогтоогоод энэ дотроос хамгийн зонхлон тохиолдож одоо пневмоныг үүсгэж түүний хүндрэлд хүргэж одоо нас баралтанд хүргэж байгаа гол шалтгаан болж байгаа 13 дэд хүрээний эсрэг одоо энэ пневмонигийн эсрэг вакцины тарих асуудлыг үндсэндээ бол судлаад суур судалгаа хийгээд 16 оноос эхэлж үе шаттайгаар нэвтрүүлэх ийм одоо үр дүнг одоо гаргаад байгаа юм. Манай улс чөгжиж улс орнуудын адилаар уушгины хатгаагийн өвчлөл эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. Томоогийн үндэсний төвийн эмнэлэг зориулсан харуултан тандалтын нэгжүүдээс авсан мэдээгээр 2009-оос 2012 оны томоогийн 3 улиралд хэвтэн эмчлүүлэгчдийн 5.2% нь уушгины хатгаагийн улмаас хэвтэн эмчлүүлсний 1.3% нь нас оржээ. Уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт нас барсан өвчтөний 79.2% нь 5 хүртэлх насны хүүхэд байсан гэсэн харамсалтай мэдээлэл бас байна. Машины удааны тордогноос гарч байгаа энэ химийн бодис нь нөгөөх нарлаг хотод нарны хэд яган туяатай нэгдээд амьсгалын замыг хүчтэй чичрөөдөг маш хортой байдс үүсдэг. Энээс болж уушгины өвчин өөрөө чи яриад байгаа тэр хатгаа уушгины одоо бронхын гурсан хоолойн бактери энтер гээд энэ асарыг. Тэр энэний хор үзэгдэл бол манайд хэдийн бий болчиход. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилан тооцоосноор 2009 он 5 хүртэлх насны хүүхдийн дунд уушгины хатгаагаар 3212 тохиолдол, менингитийн 25 тохиолдолд бусад инвазийн өвчний 147 тохиолдол бүртгэгдэж тэдгээрээс 192 нь нас барсан байх магадлалтай юм гарчээ.